За. Нямбатар хууль зүйн сайд. За яагаад их улс төржөөд байна? Яагаад одоо Монгол улсын ерөнхийлөгчийг их хурлын тангим дээрээс худлаа гүтгээд байна? Энийгээ тайлбарлах ёстой шүү. Өөрөө ч н одоо нэг нүгүү хэлэхэд би шүүхэд өгнө. Яахлаараа би энд 3 давхар дээрээд хүмүүсийг ял өгөө сууж байна. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол улсын хууль зүйн сайд болохоос биш Монгол ардын намын хууль зүйн сайд биш байхгүй юу? Чи залуу хүн байна. Энэ хууль зүйн салбар гэдэг бол Монгол орны бас нэлээд том тарих толгой болсон ийм салбар. Хэрвээ эхнийхээ алхмыг чи ингээд улс төржиж хийгээд байгаа юм бол энэ асуудал явахгүй. Бид нар олон удаа уулзж байсан, олон удаа улс Монгол улсыг хөгжүүлэх гэж ярьж байсан биз дээ. Хуваарайч бай, хувьсгалаараач бай. Тэр уулзалтуудын үр дүн хаа вэ? Монгол улсын хууль зүйн сайд шүү чи. Түүнээс биш одоо Монгол ардын намын Нямбатар гэдэг хүн биш. Наадах дээр бодлоо одоо бас нэг тийшээ болго. Ерөнхий сайдтайгаа зөвл ард түмнээсээ уучлаагүй. Одоо тэр Ганбаатарын асуудлын дээр очиод бас аваа яваад энэ тэгж явах ёстой. Их хурлын гишүүн үлсгэлэн зарлж болохгүй байхгүй юм чинь. Монгол орон даяар гадаадад харж байгаа. Тэгээд нухацтай асуудлууд маш их тулгамдсан асуудлууд байгаа. Даа ялангуяа хууль зүйн салбарт. Нөгөө нэг бид хоёрын ярьсан чамайг сайд болонгод би дуудаа за Монгол улс Аазда хоригдлгүй орн болох тухай нэг төсөл ярьжсэн. Тэр хаана явна? Энийгээ хиймээр байна. 3 сая хүнтэй бол ийм олон хоригдлолтой байж болохгүй шүү дээ. За амжилт хүсье.